За юу бацхан та бүхэндээ өглөө өдрөөр болсон шөнө мэндийг хүргье. Тэг өнөөдрөө сонгож авч орчуулахаар болсон дуу маань 97 оны 6 сарын 11-нд Флорида мужийн Pompano Beach гэдэг газар төрсөн Kodak Black буюу жинхэнэ нэр нь Dewson Octave гэж юм тий. Ийм рэперийн дуусан 18 оны сүүлээр гарсан дуу ха Take One гэдэг энэ дууг сонгож авч болцоохоор болсон юм а. Тэгээд яагаад сонгож авсан бэ гэхээр яг үнэ хинд Kodak зөндөө ойгоо дуу байгаа л та. Тэгээд ойр бээр энэ юуг энэ Take One гэдэг дууг сонсоо явуулсан чинь толгоос гарахгүй нэг хэсэг бүр ингэдэг бүр үдээ анхаар баг нүдэн сонсогдоод өвшөө чихэн сонсогдоод гэх юм уу те ингээд ягаад та нарт тэгээ сонсоод дээрээс нь хажуугаар нэг зэвүүн тэр цаана яваад хийлний айч юм уу одоо тэр нэг өөр юм хийл юм уу юу ямар нэг юм яваалаа юм шиг байна. Тэр хийлмэр тоглодог юм байвал сонсоод бас тэ хийл үгүй юу гэдгийг бас ягаад өгөрөө мөн байна биш гэдгийг надад батлаад өгөрөө тийм тэгээд надад одоо яг энэ дуу амар сонсоод байна. Ялангуяа машинда тэ ингээ ажиллаж явж байхад ч юм уу амар сонсож чинь тэгээ энэ дуу сонгож авсан юм аа. Бас энэ цаагаараа бас энэ 69 дос dismiss хийгээд байгаа гэсэн тийм бас таамаглал байгаа л байлаа тийм ихтэй бэч магадгүй гүчж магадгүй тий тэгээд одоо бүгдээрээ дуу орчуулад яа видео эхлүүлье. You know, me, I ain't doing no tweeting. I ain't doing no tweeting. Sniper gang, Kodak. I'm on house arrest, but I'ma take one. That pussy biting, so I paid to get a lace done. That nigga dissing on the ground, but I ain't say nothing. I ain't tripping, I'ma get him when that day come. I'm on house arrest, but I'ma take one. That pussy biting, so I paid to get a lace done. That nigga dissing on the ground, but I ain't say nothing. I ain't tripping, I'ma get him when that day come. За саний орж нь болохоор дахилт нь тэр чигээр явсан байгаа. Дуу бол ерөөдөө дахилт 2 бадагтай дахилт нь 2 3 давтаад ингээд дуусчдаг байгаа. Тэгээд дахилт бол бүр амархан 4 мөр ихийн 4 мөр нь 2 давтаа л та. I'm on a house arrest but I'm take one the pussy boy so pay to get lace down гэхээр би гэрийн хороонд байна. Одоо юу гэдэг гэрийн хороо гэх юм уу юу гэх одоо нөгөө энд чинь нөгөө гараад гимтэр хийхээр гэрийн хороонд ороод шагаанд нь bracelet хийгээд ингээд яахгүй шүү дээ. Хөлж чаддгүй шүү дээ. Ийш тийш хоол явж чаддгүй. Тэгээд ама take one гэхээр гэсэн би гэрийн ороонд ингээ хөлж гарч чадахгүй байгаа гэсэн ама take one би тэр нэг одоо юу дис янз бүрийн юм болоод би нэгийг тэг авахд одоо юу тийм гэж бэлэн байна те яавал яанаа л гэсэн утгатай маш. Тэгээд pussy buying so get a lace down гэхээр яг энэ дээр бол миний ойлгож байгаагаар юм байгаа да. Pussy buying гэхээр тэр pussy үлтэй айгүй юм сайн чанарын юм good pussy тэгээд тийм байсан болохоор Kodak те тэр юуны шалтгаалаад ийм тэр хүүхний нөгөө химэл үс гэж үүдэн шүү дээ. Одоо юу гэх юм wig нөгөө гаравч ялангуяа энэ хар хүүхнүүд те энэ нөгөө жижигхэн үстэй буржгар шүү дээ. Үс нь юм өтгөн торон юм юу гэх юм. Тэгээд тэр чинь нөгөө дээгүүрээ нөгөө дандаа нөгөө химэл үс зүүж явдаг. Тэгээд тэрийг л хэлээд байгаа юм шиг үлээ. Химэл үсийн ингээд би мөнгөний төлөөд бүх ингээд тэр наадаг цавууддаг одоо тэр хууханд нь юу гэдэг одоо тэр юунд нь ингэж давхар тухамхан дээр нэгж наад хийдэг бүх юмын мөнгөний би өгсөн ингээд тэр амар үнэтэй байхгүй энэ харууд энэ одоо энэ Nicki Mickey Cardi B одоо хэн байдгийг бүгд одоо өсөн одоо химэл штэ. Тийм тэгээд тэрийг л хэлдэг юм шиг гоо тэр өсөнд нь зарцуулдаг мөнгөний би гарганаа тэгээд тэгэх хүртэл энэ пүсийн амар сайн байсан гэж байгаа юм шиг. Тэгээд дараагийн юм нэг эдисэн грам баран сайн наа гэхээр энэ нөхөр тааврш нааг Instagram дээр ингээд дислээд байна. Гэхдээ би буцааж юм хэлэхгүй. Тэнгүүтлээ сүүлийн мөр I'm tripping I'm get him when that day come гэхээр I'm tripping гэхээр одоо би янз бүрийн юм галзууслаатай үйлдэл хийж react хийж ингэж яахгүй. Гэхдээ яг цаг нь болохоор би тэр нөхрийг барьж аваад одоо юу гэдэг буудаж унгаанаа зодноо ч юм уу те одоо юу гэдгийг төрхөнд нь оруулнаа ч юм одоо нэг тиймэрхүү утгатай тэр нэг нөхрөө занаалаа юм шиг байна. Тэг ингээ юу н 2 давтаа энэний дараа юу н орж ийнэ дахилт нь орж одоо тэг бүгдээрээ шууд дахилт руу н орё. I'ma lay on the buddy for about 8 months. If I whack on 9, everybody gon' say something. He tryna cop deuces, I don't tolerate none. He tried to pull up to the corner, but he can't come. Yeah, we ran down a fool, he a Wayne-star. He portraying to the media, he gangsta. That pussy biting got me think about a ring or something. That pussy biting make a nigga wanna sing a
some. No cracker fucked up and then put a bracelet on. So I'm sliding in the Tahoe with a ray gun. I'm giving the money, I ain't even gotta pay for it. That pussy so good, I give her everything she want. За тэгээ санийх нь эхний бадаг нь бүтнээр яваад дуусч байна. Эхний хоёр мөр I'm lately body for about 8 months. If I walk him now everybody gonna say some гэхээр би одоо 8 сарын хугацаантай ингээд жоохон тэ lay low хийгээд ингээд нэг асуудалд орохгүй ингээд байж юу яана. Ингээд гэр хороондоо ч юм уу тэ одоо ингээд байна. Тэгэнгүүтлээ if I walk him now everybody gonna say some walk гэдэг ч одоо яг нэг хүнийг бэртээх гэмтээх зодох ч юм уу тэ одоо буудах ч юм уу ямар нэгэн тим утгатай өгчтэнгүүтлээ би одоо тэр нөхрийг ингээд хариугаа аваад зодоод одоо яадаг ингээд буудаад одоо яадаг ингээд хариугаа авчвал хүн болгоо ингээд юм хэлнэ everybody gonna say some тэгээд үслээд he trying to cop dues I don't tolerate none гэхээр яг хав cop and dues гэхээр энэ тайлбар суутах нь ийм л юм байлээ нэг нөхөр одоо ингээд тэг юу гэдгийг одоо чиний талаар амар ингэж тэг өөр газар ингэж муулж ярьж ийсэн аа. Тэгээ чи тэрийг сонсоод энэ наа ингэж хэлсэн би одоо яагаад хэлсэн ингэ очоод энэ яагаад ингэж ярьсод нэг гэсэн хариугаа аваа те ингээд хариугаа авъя ч юм уу ингээд эсрэг ингээ үйл хийгээд яваад очингууд гинт сайхан зан гаргаад ч юм уу. Би тэгж хэлээг өстө нэгсэндээ хоёр нүур гаргахыг л cap and deuce гэж хэлээл байгаа юм байлээ. Тэнгүүтэл 10 tolerate наа гэхээр би юм хоёр нүртэй те гаруудыг ерөөсөө tolerate гэдэг чинь одоо ямар нэг юм төвчих тисхэмсэх суудахтаа ш тэгээд тис чадахгүй те he try to pull up to the corner but he can't come here тэр таварш энэ манай те буланч гэж те манай энэ хавар хүүдээр те довшин дээр ирээд ингээд pull up машинтайгаа ирээд ирэх гэсэн та чи ирч чадахгүй ингээ аяга ирч чадаагүй гэсэн утгатай те яви random full here wankster гэдэг чинь нөгөө gangster-гийн нөгөөтгөн шүү дээ одоо хөлхний gangster ч юм уу те тэгээ бид нэр random full гэдэг энэ алай нөхөр дээр бид нар яваад очив энэ бол яг одоо юу гэдгийг те ганг амар өөргөө gangster гэдэг тийм биш юм хөлхний wankster одоо юу тийм wankster тэгээд he portrayed the media here gangster гэр тийм энэ онлайнаар болохоор өөргөө gangster гэдэг яг сум дээр худлаа wankster гэж байгаа юм байна л да. Тэгээд the pussy biting got me thinking about a ring or some гэхээр энэ нөгөө good pussy те одоо ингээ хазаад аашихгүй тэнгүүд тэрнээс болоод би энэ хүүхэнд одоо бүгд завж өгөө те good ийм гоё ийм хацдаг pussy-тэй болохоор би барыг хурмаа хиймээр байна гэж байгаа маш те тэгээд дараагийнх нь бас адилхан pussy bite make me want singer song гэхээр тий наа баг дуудлал ингэж энэ хүүхний pussy хазж байна одоо pussy good байна л гэсэн утгатай юм шиг ба тий тэгээ үргэлжлээд the cracker fucked up then he put a bracelet on гэхээр за энэ дээр бол cracker гэдэг чинь цагаан арьстай үнийг бас нөгөө харыг негэр гэдэг шиг цагаануудыг cracker гэдэг шүү тэгэхээр нэг цагаан арьстай бас дорж ирсэн юм эсвэл яас энэ бас айгүй ойлгоход эвгүй юм мөр fucked up and then he put a bracelet on гэхээр bracelet гэдэг чинь бугуувч тэнгуүтэлтэй яадаг эсвэл Kodak нэг цагаан бистаг за одоо fuck up болгоод тэрний дараа нөгөө цагаатхан юу өөрийнхөө одоо бугуувчаа тэ өнтөө бугуувчаа буцаж хийсэн гэдэг юм юу гэдэг энийг бол ойлгоход айгүй хэцүү эвгүй бас та нар юу гэж бодож чинь доор комментээр бичээрэй энэ мөрөн дээр тий сүүлээсээ дөрөвдөх гэх юм уу те тэгээд тэрний дараа some sliding Tahoe with the ray gun sliding гэдэг чи одоо тийм гулгаж яах вэ нэг өсөндөө бас дахих ч юм уу тэгээд нөгөө Chevy Tahoe гэдэг нөгөө машин том SUV тийш тийм тэрийг оноо явж байгаад явна гэхдээ надаа ray gun болохоор нэг юм тоглоом буу шиг ч юм уу тийм Call of Duty тоглодог хүмүүс тоглолт юм байна. Би бас энийг сайн ойлгоогүй. Ямар ч буутаага Chevy-г унаад явж гинэ гэж байгаа маш. Тэгээд I'm getting the money I ain't even got pay for тэгэхээр би бол мөнгө хийж байгаа. Тийм болохоор би энэ зүйлд ит гэдэг нь одоо тэр буу юм болов тэр хүүхэндээ ч юм уу мэдэхгүй ямар нэг юмд бол тийм мөнгө зарцуулахгүй төлөх шаардлагагүй тэгээд pussy so good I gave for everything she want гэхээр тэр нөгөө яг нөгөө те pussy бол тасарсан pussy тэгээд тийм болохоор тэр хүүхэнд би хүснийг авч өгч гинэ гэсэн утгатай ингээ ихний бадаг дуусчана тэгээд дахилд орж энэ дараа дахилд орж тэрний дараа хоёр нь орж энэ одоо хоёрдугаар бод руу орцгоё. Niggas getting kidnapped just to show you that it's real. Niggas getting snatched, showing you niggas know right where you live. When you dissing me, nigga, that better be really how you feel. Cause I ain't taking no apologies, I don't care if it's sincere. I'm on 1800 blocks still, posted with the steel. I don't even care, I got a couple meals still in the field. I'm a bending man, I give a pussy nigga the deal. Like the engineer, I give a pussy nigga the drill. I be loving when we vibing, I
be loving, want me chill. And that pussy so damn good, made a nigga shed a tear. Flying low key, booty, he a shooter, I recruited him. Better keep that toolie, if he move, then you shooting him. За саний орж нь 2 дугаар бадгийн бүтнээр яваад дуусч байна. Эхний хоёр мөр niggas getting now just to show you that real niggas getting snatched showing guys that niggas know right where you live here. За энэ бол юу юм шиг байгаа маа хинд нөгөө 69 зориулж хийсэн мөр юм шиг байгаа. Тэгээ нөгөө 69 хизээлээд бас нэг юу kidnap одоо юу гэдгийг хулгаалуулна гэх юм шүү гэх одоо. Тэгээ kidnap болоод kidnapч одоо хүнийг нүрд нь баг зүгээд хулгайлж дээрэндэж ийш тийш явах тийштэй. Тэгээ цаа чин дээрэндүүлээ гинж минжээ алдаад ингээдсэн шүү. Тэрийг л хин дуулаалаа юм шиг байгаа юм л та. Correct те. 69 чи чадахгүй чон ахаад ингээ шүү те би чадсан шүү гэж санаад байгаа юм уу яа та. Тэ. Тэнгүүтлээ getting snatched showing niggas where you live гэх. Тэ одоо гэрмэрт нь ороод гэрт нь байсан мөнгө зөнгөө аваа явцсан гэсэн шүү дээ 69 тэрийг л Kodak чиний хаана байгаа чи мэдэж шүү те. Чамайг snatch ахад kidnap хийгээд snatch хийж шүү. Энэ бол жинхэнэ real гэл тэгэл ах шиг байна. Тоглоом биш ээ л гэдэг ах шиг байна. Санал хийлээл ах шиг байна. Тэгээ when it this me nigga that better be really how you feel гэхээр тэ чи намайг үнэхээр дис хийгээ тэ доромжилж байгаа бол чи жинхнээсээ бүр үннээсээ тэ яг миний талаар тэгж бодож ийн гэдэг тийм сэтгэл надад юу гэдэг төрүүлэхээр тэгж дис хийгээрээ тэ because I ain't taking no apologies I don't care if it's sincere гэхээр ягаад тэгэхээр би ямар нэг apology гэдэг чи одоо уучлалт гоох тэ уучлалт би одоо ингээд хин нэгэн тэ намайг муулангуутлаа буцаж ирсэн уучлалгууд ингэж би уучлал хүлээж авахгүй бүр сэтгэлийн гүнээсээ уучлалгүйсэн ч гэсэн тэр if it's sincere гэдэг чи одоо тийм шүү дээ бүр хүндгсэн одоо юу гэдэг сэтгэлийн гүнээсээ жинхнээсээ ч юм уу тэ чухал ч юм. Тэ үргэлжлээ I'm on 1800 blocks still posted with still here би энэ 1800-аар эхэлсэн блок дээр байна. Америкийн дэд бүтч блокинг системээр явдаг шүү дээ. Тэгээд 1800-аар ихсэн блок бол миний дошоо. Тэгээд би дошин дээр still post with still гэхээр still гэдэг нь болохоор бууг л яриад байгаа юм шиг байна. Бас өөр үндсэн утга нь болохоор төмөр гэсэн тийм утгатай шүү дээ үгнийхэн. Тэгээд буутагаа би ингээд дошин дээр байна. 1800-аар ихсэн гэж байгаа шүү дээ. Миний дошны дугаар гэж байна. Тэгээд I even carry a couple mil still in the field гэхээр тэгээ угаасаа надаа тэ ингээд 2-3 сая $2 надад байна. Тэгээ би одоо хүртэл in the field гэдэг миний ойлгож байгаа одоо хипхоп энэ industry одоо энэ field энэ хүрээлэлтэй хипхоп хүрээлэлтэй би одоо хүртэл байна. Тэгэхээр надад хамаагүй гэж байгаа юм гэж. Тэгээ ама businessman how give a pussy nigga the deal here би бол businessman тэ энэ pussy nigga ч одоо худлаа австаа шүү дээ. Ийм худлаа австаар би бол зүгээр бизнесийн deal өгнө гэж байгаа. Like an engineer I give a pussy nigga the drill here. Тэгээ яг инженер шиг би энэ худлаа гаруудад drill гэхэр ч одоо нөгөө хан өрөмдөг өрмийг яриад байгаа юм шиг байгаа. Тэгээ инженер гэхэр холбоод яхаар тэ гаруудыг би өрөмднөө худлаа гаруудыг өрөмднөө л гэдэг юм. Юу гэсэн үг. Энийг бол бас сайн 100% бол ойлгохгүй байна. За тэгээ үргэлжлээ I belong when we vibe I belong when we chill ойлгомжтой. Vibe гэдэг чинь нөгөө vibe таардаг хүмүүстэйгээ ингээд hang out хийх ч бас гоё дээ шүү дээ ингээд те. Долгион таардаг гэх юм уу маслахгүй те. Ямар ч юм юу байхгүй юм уу. Сөрөг юм байхгүй, сөрөг энергитэй юм байхгүй. Бүгд гоё ингэж гоё chill хийдэг те. Тэгэхэд би дуртай гэж юм л да хүүхэнтэй chill хийгээд байгаа юм те. Тэгээд ана pussy so damn good make a nigga shit гэхээр те pussy бүр ингээд бүр тасарсан бүр юм даам гарцсан гоё pussy байсан. Тэгээд энэ pussy намайг ойлуулсан мэд нэг шиг ихээр Kodak үйлсэн байх нь биш юу. Энэ pussy-г нь одоо хамтасныхаа дараа гэх шиг. Энэ ямар яадаг pussy юм бол юм усан ягаа өнгөтэй нарийнхан шүү барив. Тэг хар арсан дээр ихээр яхаар ховрын бараалта тиймд чинь харуулж чинь өдөө хож өгөхөөс тэ буцахгүй л тэ. Тэгээ сүүлийн 2 мөр sliding low key бүрэ here sure are recruiting гэхээр яг бүрэ гэдэг үг нь юу юм бэ лээ. Хипхоп тайлбарласан утга нь хай одоо тэ дандаа мансууралтай байх. Тэгэхээр минийхэн мөхийн ингэж хай тэ манарцсан ингэж явж гинэ байдгаа ч юм уу тэ. Тэгээ sure гэхээр тэр бууддаг бол би recruit гэдэг чи одоо тэг хин нэг өөрийнхөө хүрээл багт ч юм уу одоо татаж авчрах тэ тийм утгатай үг шүү дээ. Тэгэхээр
тэр бууддаг бол би өөрийнхөө gang down-аас гэдэг юм. Тэгээ сүүлийн мөр better keep the toolie if you move then you sure name гэхээр toolie гэдэг болохоор бас муу гэсэн утгатай юм байлаа. Нэг гудамжны нэр нь. Тэгээд better keep the toolie бууга заавал бидээ авч явах нь хэрэгтэй илүү те хэрвээ чи тэрийг хөдлүүл чи шууд буудаа гэж юм те if you move then you sure name гэхээр хэрвээ чи тэрийг хөдлүүл чи буудаж байна. Бас мань өөрөө цаана цэвэрхүү үлдэх гээл байгаа юм шиг байна шүү дээ те. За ингээд дараа дахил явал ингээд дуусчдаг байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ дууг яахад нэг summarize хийгээд хэлэхэд нэг нөхрийг занаалгаа юм шиг. Тэр нь миний ойлгож байгаагаар бас юм тайлбар дээр л байлаа. Энэ 6ix9-ыг санаад энэ хоёр чинь Instagram дээр лайв бичиж байгаад 6ix9-ыг нэг нөхөр Kodak-аас илүү өгсөн чи Kodak уурлаад яасан чиглэсэн чи тэрний дараа нөгөө тэр мэдээлэл бөөсийн соцлоо бичсэн чи 6ix9ine сонсоод тэнгуүлээ 6ix9ine өөрийнхөө Instagram дээр Kodak-ыг юу гэсэн миний боог хөхмөх гэж хэлсэн маш. Suck my dick make юу гэсэн чи тэгснээр тэр постоо жоохон байлгаж ястаа устгацсан байгаа хэрэг. Тэгэл манай хоорондоо үзэл ах шаа. Тэгээ одоо хоёулаа шоронд байгаа. Өтгөө гарч ирж байгаа хоорондоо үзэх юм байгаа. Одоо мэдхгүй. Тэгээд энэ Kodak-ыг бол ерөнхийдөө ингэдэг юм байлээ. Энэ J-Cole тэр нэг дуун дээр бас нэг яриадсан. Энэ уул нь айгүй ингээд те сайн рэпер ингэж их real ингэж байдаг. Даанч ингээд жоохон ментор те дээр анханаас нь ингээд заагаад ингээд яваад ментор юм уу эсвэл тэр уул модельтэй байсан бол энэ хүүхд бол авьяастай ингээд те энэ gang mag янз бүрийн оролцохгүй ингээд цааш явах амжилттай байлиг гэж өөрөө хэлжсэн. Тэгээд Kodak ч өөрөө дөнгөж 21 22 та баг хүүхдээр байгаа юм. Тэгээд наадах ч бас ингэж яриад байгаа байхгүй. Нэг тоглолтын дээр $7,000 хийдэг тийм хэмжээний мөнгө олдог байсан хэрнээ стил нөгөө гудамжиндаа те хар тамхи зараад ингээ gang mag ингээ дээрээс нь бас чинь нэг насан туршгүй хааш 15 та 16 тохинтой sex mix хийчих юм ааш өөрөө ирээл өөрөө баг 7 алдаж яачаа дараа нь хүчнсэн болоод ингэсэл гэж би бодоод байгаа мэдхгүй. Тэгээ бас өмнө найз охин мохноо зодсон. Тэгээд цагдаа зогсоосон чинь ямар ч юм бүртгэлгүй тийм буу муу машинд байсан чинь яасан ч гэнэ. Бас өөрөө зүгээр өдгөө юм сахилахгүй ингээ янз бүрийн асуудал ороод юм нөхөр байлээ л дээ тий. Тэгээд одоо гэж хизээ гарч дуу өгөх юм байгаа. Одоо хүлээгээл суужий тий. Хурдан гарч ирээсэ. Гэтэ би free юм Kodak гэхгүй өөрийнхөө буруугаас олж орсон. Яа ихтэй тэгээд яалтаач үлээ. Тий. За ингээ видео дуусчлаа. Тэгээд манийхаа Instagram, Facebook өдрийг дагаараа бүгдээр адилхан Slam Rap гэсэн байгаа. Тэгээд удахгүй шинч гэжтэй. Тэгээд удахгүй видеогоор орчуулгаар уулзъя.